2020 оны 11 сарын 2-ны өдөр Хятадын томоохон хотуудын нэг болох Чүнчинд хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсэн аимшигтай хэрэг гарсан байгаа. За тухайн өдөр бол их дулаахан ихэнх айлууд нь гэртээ салхи оруулах гэж цонхоо нээчихсэн. Хүүхдүүд ч байрны дор тоглоод ингээл нэг өдөр байсан. За гэтэл 2 удаагийн хүчтэй тас ийсэн газар юмж байгаа бие харзаалгасан чимээ гарсан. Ихэнх хүмүүс бол барилгын ажилтны холбоотой чимээ гэж бодсон ч гэсэн хүмүүсийн орилын хашгираа сонсогдоод очиод харахад бол цусандаа будагдчихсан 2 бяцхан хүүхэд эвтчихсэн. Маш хүнд гэмтэл аваад цусандаа будагдаад хин гэдг нь танигдахгүй болчихсон энэ 2 бяцхан хүүхдийн цогцыг харсан хүмүүс бол зарим нь харж чадахгүй нүрээ бууруулж, зарим нь нүрээ амаа гараараа дараад цочролд ороод бүгд хөшөж зогссон. Төд удалгүй тухайн байрнаас хөл нүцгэн үсгэзэг нь аржаас цэгссэн нэг залуу гүйж гарч ирээд өвдөг дээрээ сөхөрч унаад тээжээ нүдэн миний хүүхдүүд гэж зөрхөртөл уйлж эхэлдэг. Миний хүүхдүүд, миний нэлх үрс гэж тасралтгүй уйлж орилох энэ эрэгтэйг Жамбо гэдэг. За хүүхдүүдийн төрсөн эцэг нь энэ үйл явдлыг харсан хүмүүс магадгүй аав нь салхи оруулах гэж цонхоо нээгээд хаагаагүй хүүхдүүдэд анзааралгүй орхисноос нь болоод тагтан дээр тоглож исэн 2 бяцхан хүүхэд нь унаад нас барчлаа гэж инхэн бодож исэн бол хэргийн газар ирсэн мөрдөн байцаагчдын цөөнхид нь түүний үйл хөдлөл нь өөр байгааг анзаарсан. За учир нь гэвэл цагдаа нарыг ирэх үед тэднээс зүгтаагаад харц тулгархаас зайлсхийгээд асуусан асуултыг нь сонсоогүй юм шиг царайлаад яваад исэн. Цагдаагийн газарт очсныхан дараа байцаалт авахд бол түүний ярьж буй зүйлс нь хоорондоо зөрөөд зарим нарийн мэдээлэл цаг хугацааны дараа л нь таарахгүй нийцгүйсэн. За түүний сэтгэл хөдлөлн ч гэсэн нэг л хүндий хүйтэн хиймэл байгаа нь бол цагдаа нарт энэ явдлыг осол гэж үзэхээсээ илүү санаатай гэмт хэрэг байж магадгүй гэж бодоход хүрсэн. Цааш нь гүнзгийрүүлэн ухаж шалгах тусам хэргийн үнэн ил болж энэ үнэнийг мэдсэн ард дэргээд хятад даяараа энэ хэргийн талаар шуугаж олон хүнийг шоконд оруулсан. Хүүхдүүдийн төрсөн эцэг Жамбо баг байхасаа эхлээд нэн ядуу гэр бүлд өссөн. Баг сургуулаа төгсөөд цааш нь өргөжлөл сурч чадаагүй. За түүний хувьд гэвэл ямар нэгэн боловсрал эзэмшээгүй учраас ажилд ороход бол маш хүндрэлтэй байсан хэдиж гэлээ тэр бага наснаасаа эхлээд тааралцсан бүх ажлыг хийж олцсон боломж бүрийг шүүрч явсаар насанд хүрэх үедээ тогтвортой, орлоготой, харьцангуй найдвартай ажилд орж чадсан. За ингэж явахдаа Жамбо Чин Мэйлийн гих өөрөөс нь тис өөр амьдралтай, боловсралтай, хайр халамж дүүрэн гэр бүлд өссөн эмэгтэйтэй танилцсан. За Чингийн хувьд гэвэл сэргэлэн, чадварлаг, хүмүүст их таалагддаг, дулаахан зан чанартай эмэгтэй байсан. Мэйлийн Жамботой уулзрахдаа түүний мөнгө төгрөг, гарал үүсэл өнгөрсөн амьдралыг нь бол хогтгонч тоогоогүй, харин эсэргээрээ няцашгүй, зүтгэл ямар ч үед бууж өгдөггүй тэсвэр амьдралын хатуу сүрж явах чадaltaй нэгэн гэж Жанг үнэлээд тэд гэрлэхээр шийдсэн. Жамбогийн гэр бүлийнхэн бол Чин Мэйлийн нэг бол нилээд баяртай хүлээж авсан. Учир нь ээлдэг, зөөлөн зантай ийм эмэгтэйтэй гэр бүл боллоо гэд баярлж исэн бол эсэргээрээ Чин Мэйлингийн эцэг их Жамбог бол ерөөсөө амьдралынх нь орчин өөрсдийнхөө дүүхгүй, охиныг нь ирээдүйн сайхан амьдруулж чадах эсэх нь эргэлзээтэй баталгаагүй байна гэд дургуутжсэн ч гэсэн тэд бол эцэгийнхээ бодлыг огт тоолгүй хайрлаж дурлаад гэрсэн. Удалгүй тэд 2 хүүхэдтэй болсон. Охиныг нь Жан Рүшэ буюу Шүэ гэж дууддаг. Харин хүүг нь Жан Янру буюу Ян гэж дууддаг. За гаднаас нь харахад хинч харсан аз жаргалтай сайхан гэр бүл мэт харагддаг ч гэсэндээ яг үнэндээ тэдний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөжсэн. Нөхөр Жамбо нь цахим ертөнцид бүр донтоод сошиал медиа, онлайн орчинд анхаарал нь илүүтэй төвлөрч гэр бүлийн огтхонч хайхаархаа болж эхлээд өөрсдийнхөө одоо байгаа амьдралдаа сэтгэл ханамжгүй болсон. За учир нь гэвэл сошиал медиан дээр хүн болгон сайхан амьдарч байгаа, хөөрхөн сайхан байгаагаа оруулдаг бол Жамбо тэднийг нь хараад өөрсдийгтэйгөө харьцуулаад зам байдал, сэтгэл санаа нь өөрчлөгдөж эхэлсэн. Ингэж явсаар 2019 оны 4 сард өөрөөсөө хэдэн насаар дүү Е Чинчэн гих 1994 оны эмэгтэйтэй харилцаж эхэлсэн. Е Чинчэний хувьд гэвэл чинэлэг хөрөнгө цайтай гэр бүлд өссөн. Эцэг эх нь хүнсний салбарт амжилттай ажилладаг, хоол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани эзэмшдэг
байсан. Е Чинчэн бүсгүй гэр бүлийнхээ бизнесийн санхүүг нь хариуцдаг. Хөрөнгийн удирдлагыг нь бол хийдэг байсан. За үзэсгэлэнтэй бие даасан санхүүгийн чадвартай энэ эмэгтэйг харсан Жамбогийн сэтгэл бүр эхнэрээсээ 100% эргээд тухайн үед Е Чинчэнд өөрийгөө танилцуулахдаа ганц би ямар ч хүүхэдгүй гэж хэлээд танилцсан. За Егийн хувьд ч гэсэн мэдээж гэрлээгүй ганц би байсан. За тэд уулзаж эхлээд Жамбо гэрээсээ сэмхэн гарч эхнэр мэйлиндээ зүгээр салхилах гэж гарлаа. Ажил амжуулах гээд явлаа. Алхахаар гарч байна гэх мэт худлаа шалтгууд тоочоод нэг өсөндөө давхар амьдралаар амьдарч эхэлсэн. Хэсэг хугацаанд болцсныхоо дараа Е Чинчэн Жамбогийн эхнэр хүүхдүүд гэр бүлийнхэн талаар бүх үнэнийг олж мэдсэн. За гайхалтай нь энэ бүхнийг мэдсэн ч гэсэн харилцаагаа дуусгаагүй. Жамбоч гэсэн эхнэр хүүхдээ нэн тэргуунд тавихын оронд Е Чинчэнд би эхнэрээсээ удахгүй сална. За чи бол миний амьдралын үнэн хайр. Би чиний төлөө юу чинь гэж итгүүлж үнэмшүүлэн ярьж агаад тэр амлалтандаа ч хүрсэн. 2020 оны ихэр Жамбо эхнэрээсээ гэрлэлтэд туслуулах өгч салтын процессыг эхлүүлсэн. За Чен Мэйлийн буюу эхнэр нь энэ бүхэнд ямар ч бэлтгэлгүй байсан учраас цочирдоод юу болоод байгааг ойлгоогүй. За би чиний эхнэр шүү дээ. Яагаад ингэж амьдралаа дуусгах гээд байгаа юм бэ гэж асууж ярилцахыг хүссэн ч гэсэн Жамбо үннийг хэлэхээс татгалцсан. Мэйли нөхрөөч зүгээр тавиад явуулахыг хүсээгүй. Араас нь гуйж амьдралынхаа төлөө, үр хүүхдийнхээ төлөө бид чадна. Цааш нь засаж залруулад сайхан амьдарч чадна. Би илүү сайн эхнэр, илүү сайн ээж байж чаднаа. Энэ амьдралаа хамтдаа давн туулаад үргэлжлүүлье гэд өвдөг дээрээ сөхрөөд уйлаад гуйсан ч гэсэн Жамбо шийдвэрээ өөрчлөөгүй. 2020 оны 2 дугаар сар гэхэд тэдний гэрлэлт аль бие ёсоор цуслагдсан. Хүүхдүүдийг асран хамгаалах тал дээр Чин Мэйлийн охин Шүүшүүгээ авч харин Жамбо хүү Ян Янга авч үлдсэн. За охин нь тухайн үед дөнгөж 2 нас хүрээд хүн нь бол 1 насл хүрэх гэжсэн. Гэрлэлтээ аль бие ёсоор салгуулсан Жамбо Е Чинчэнд гэрлэх санал тавьсан ч Е бол ерөөсө баярлаагүй харин ч уурлаад хажуудаа өмнөх амьдралынхаа ачаагаа чирж ирлээ. Би өөр эмэгтэй үлдэгдэл өөрт нь хамаагүй өнгөрсөн хүний хүүхдийг өсгөхгүй амьдралдаа огт оруулахыг хүсэхгүй байна гэж хатуу хэлсэн. Е Чинчэний хувьд Жамбогийн 2 хүүхдийг хоёулангийн үзэн яддаг. За үзэн ядах шалтгаан гэвэл зүгээр л тун энгийн. Тэд бол ядаргаатай, төвхтэй, ачаалал гэж үзчихсэн. Хүүхдүүдийн ээжд нь асран хамгаалах эрхийг нь шилжүүлээд 2 хүүхдийг хоёулангийн өгч болох байсан ч гэсэн Е Чинчэн ийм шийдэл санал болгохын оронд харин ч хоёулангийн зүгээр алчиа гэж Жамбод хэлсэн. Хинч ийм үг сонсоод тухайн хүнээс харилцаагаа шууд таслах байтал харин ч эсэргээрээ Жамбо Е Чинчэний ая талыг харж хажууд нь үлдсэн. Чен Мэйлийн гэх эмэгтэй бол ер нь Жамботой харилцааныхаа туршид тогтургүй, сэтгэл зүйн юм савлгаатай, аюултай зан чанар их гаргадаг байсан. За нэг удаа бүр жан руу хутаг тулгаж гимтээсэн, өөрийгөө зүс эсвэл би өөрийгөө гимтэн, чамааг орхиод явна. Надад үнж гэдгээ батлахгүй бол би амиа хорлно гэх зэрэгээр бол сүрдүүлж исэн. За гисэн ч энэ муухай харилцаа, бүх муухай үгс сүүлдээ бүр хүүхдүүдийг нь ална гэсэн үгийг нь сонссон ч гэсэн Жамбо ерөөсөө түүнээс холдож яваагүй. Эхнэрээсээ, үр хүүхдүүдээсээ, гэр бүлээсээ илүүт үзэж түүнийг сонгож хажууд нь үлдсэн. Е Чинчэн ч улам даварч хүүхдүүдээсээ сал тэднийг устгах, би тэднийг амьдралдаа хизээж байлгахгүй гэж Жанд тасралтгүй шахаж шаарц зарлээсэн. Жан энэнд нь уурлахын оронд харин ч эсрэгээрээ хүн маань би сул өвчтөе удахгүй өөрөө ч өнгөрч байх гэж хэлж исэн байгаа юм. За Жангийн хувьд гэвэл Егийн хэлснээр хийхгүй явсаар байгаад 2020 оны 6 сар ирэхэд Е Чинчэн харилцаагаа дуусгана. Чи миний хэлсэн зүйлийг хийхгүй байна гэж шахаж эхэлсэн. Энэ үед Жан харилцаагаа дуусгахаар нь дахиад Е Чинчэний шийдвэрийг дагаад хүүхдүүдээ хөнөөчих юм бол миний амьдрал илүү амархан болох юм байна. Хэрвээ намайг үнэхээр энэ зүйлийг хийчих юм бол Е Чинчэн ч намайг хайрлаад битүүрийн амьдрал жаргалтай сайхан болох юм байна гэж тэнэг бодолд автсан байгаа юм. За Ээж хилдгээ хийлж надад хайртайгаа баттал хүүхдүүдээ хөнөө гэж шаардсаар л байсан. Егийн бас ингэх болсон нэг шалтгаануудынх нь нэг нь хэрвээ 2 хүүхэд нь байгаар л байх юм бол Жамбо болон Чен Мэйлийн 2 эргээд нийлчих магадгүй юм байна гэсэн айдас бас түүний үед байсан юм шиг байлээ. Удалгүй хүүхдүүдийн ээж Чен Мэйлийн Жамбогийн гэрт нэрээд өөрийнх нь охин Шүүшүүг хэсэг хугацаанд харж өгөхийг хүссэн. За энэ үед бол Чинчэн одоо л яг боломж юм байна гэж хараад Жан руу дахин залгаад охиноо хөнөөхийг нь шаардаж эхэлсэн. За гисэн ч Жан бол мэдээж хүүхдүүдээ хөнөөж чадаагүй. Чен Мэйлийн
түүний төсөөлснөөс нь эрт хүрээд ирсэн. Удалгүй ингээд 11 сарын 11-ний өдөр Жан чин рүү залгаад охинтойгоо дахин уулзмаар байна. Би түүнийг санаж байна гэж хэлэхэд нь одоо чин мэйлийн удаан хугацаанд хүндээс харилцаа нь сэргэж гин. Магадгүй тэр одоо хүртэл охинтой санаар тавьсаар байгаа юм байна. Охинтой хайртай хിവэрэ юм байна гэж баярлаад эргэлзэлгүйгээр охиноо аваачж өгөхийг зөвшөөрсөн. За ингээд яг хоёр хүүхдээ хөнөөхөөр төлөвлөчихсөн байжсэн чинь Жангийн ээж нь гэрт нь хүрээд ирсэн. За дахиад төлөвлөгөө нь хэрэгжиж чадаагүйд одоо ээж чинчэнд бухимдаад Жан ч одоо хоёр хүүхдээ ээжтэйгээ орхиод чинчээний тонохоор явсан. Ингээд маргааш нь буюу 11 сарын 2-ны өглөө 10 цагт Жамбо бүр эрс шийдэмгийгээр гэртээ ирсэн. За эргэж ирээд тэр ээжигээ явахыг хүлээж агаад 15 цаг 30 минутын орчимд ээж нь гэрээс нь гарч явсан. Жан ч хоёр хүүхдээ цонхны дэргэд аваачаад хэсэг хугацаанд харж зогссон. Хүүхдүүд нь ч аав нь өөрсдөндөө тоглож ийн гэж инээлдээд цонхоор хараад баярлаж явах зур Жангийн утас зуурсан. За ээж чинчээ нь бол видео дуудлага хийгээд гартаа хутга барьчихсан. Гарынхаа бугууг ингээд дагуулад зүсчихсэн. За одоо л чи наад зүйлээ хийхгүй болвол одоо би ингээд амиа хорлолоо гэх зэрэгээр сүрдүүлж эхэлсэн. За энэ үед нь Жан өөртөө за үүнийг л би хийчихвэл чөлөөлөгдөн чинчээ намайг хайрлна бидний ирээдүйд сайхан болно гэж мангар бодолтой автаад хоёр хүүхдээ тэрвэржсэн нэгээр наваа шууд цонхороо шидчихсэн. Ингээд 15 давхраас шидүүлсэн 2 настай охин швэ газар дээр нас барсан бол түүний дүү 1 настай ян олдохдоо судасныхан цохилт маш сулхан байсан хэдий ч гэмтэл нь дэндүү хүнд учраас төд удалгүй амьсгал хураасан. Жамбо ч энэ бүхний дараа төлөвлөснийхаа дагуу доошоо гүйж очоод ойролж уйлж хүмүүсийн анхаарлыг өөр дөрөө татаж үр хөвгтөө алдсан эцгийн дүрд тоглож эхэлсэн ч гэсэн үнэнд гүйцэгдэж бүх хэрэг ил болсон. Жан эхлээд байцаалт өгөхдөө одоо ингээд бүр амар уйлчихсан, ярьж чадахгүй, ээрээд л би унтчихсэн. Хүүхдүүд цонхны тавцан дээр өөртөө гарсан байх. Би анзаараагүй халтарч унсан байх. Гадаа хүмүүс хашгирахт нь л одоо нэг зүйл болсон байна гэж бодоод цонхоор харахад өвсөн дээр улаан толгой байсан. Тэгээд би гүүж доошоо буусан гэсэн одоо зүйлсийг ярьсан. Цагдаа нар Жангийн утсыг нь шалгаж агаад 4 сарын турш чинчэнтэй хүүхдүүдээ хөнөөх талаар ярилцсан 17,000 гаруй WeChat-ийн мессеж олсон. Хүүхдүүдийн төрсөн ээж Чин мэйлийн өөрийгөө энэ бүх хэрэгт буруутгаад би яах гэж хүүхдүүдээ аавд нь үлдээж явбаа. Би түүнд итгэсэн нь миний буруу боллоо. Би хүүхдүүдээ хамгаалж чадсангүй. Хэрвээ би тэр өдөр өөр шийдвэр гаргасан бол хүүхдүүд маань амьд байх байсан болов уу гэсэн бодол түүний толгойд эргэлдэж өөрийгөө тасралтгүй буруутгасан. 2020 оны 11 сарын 10-ны өдөр цагдаа нар Жамбо болон чинчэн хоёрыг баривчилсан. Энэ мэдээ одоо ингээд сошиал олон нийтийн сүлжээгээр тархсны дараа хүмүүс одоо анх Жамбогийн хүүхдүүдэд алдсныхаа дараа уйлж орилж байсан одоо бичлэгийг нь шеэрлээд хүмүүс энэ талаар шуугиж эхэлсэн. Шүүх хурал эхлэхээс өмнө чинчэний эцэг эхэн Чин мэйлийнтэй уулзахаар ирээд 300,000 юан санал олгоод одоо охиныхоо ялыг хөнгөлөхийн тулд Чин мэйлингийн дэмжлэгийг авахыг хүсэж байгаагаа хэлсэн. Охиныг минь уучлаач, чи түүнийг дэмжүүл магадгүй ялан хөнгөрч болох юм аа гэсэн зүйлийг хэлэхэд нь бол Чин мэдээж татгалцсан. За тэд мөнгөн дөнгөн нэмсэн мэдээж тэр дахин татгалцсан. Жамбо шоронд байхдаа Чин мэйлин рүү загтал битсэн. За би хүүхдүүдтэй хайртай байсан, хийсэн зүйлдээ харамсаж байна. Намайг уучлана гэж найдаж байна гэх зэрэг утгатай зүйлс битсэн байсан ч гэсэн Чин мэйлийн үүнд нь хариу өгөөгүй. Ингээд 2021 оны 12 сарын 28-нд одоо тэдний шүүх хурал эхэлсэн. За энэ үеэр Жамбо болон чинчэн хоёр бие бинийгээ буруутгаж хоорондоо маргалдчихсэн. Жангийн хэлснээр бол намайг одоо сэтгэл зүгээр удирдах өөрийгөө гэмтэн гэж айлган сүрдүүлж намайг хүүхдүүдэд алхахад хүрсэн. Тэр бугууга зүссэн зургийг одоо надад явуулаад хэрвээ би үйлдэл хийхгүй бол өөрийгөө хөнөөнө гэж сүрдүүлсэн. За хэрэг гардаг өдөрч гэсэн надтай видео дуудлага хийж явахдаа бууга утгаар зүсээд намайг үнэхээр хайрладаг юм бол батал гэж шахсан гэж одоо шүүх хурал дээр ярьсан байна. Харин одоо чинчэн болохоро би Жанд тийм зүйл хэлээгүй. Би түүнийг одоо хүүхдүүдийг алах гэж байгааг нь огт мэдээгүй. Энэ төлөвлөгөө бол бүхэлдээ Жангийн санаа байсан. За тэр шинэ амьдрал эхлүүлэх хүсэлтэд автсан хүн тэр л хүүхдүүдийг өөрийн ирээдүйдээ огт байлгахыг хүсээгүй гэж маргасан байна. Гэсэн хэдий ч тэр хоёрын
утасны дуудлага мессежээс нь энэ бол санамсаргүй осол биш, хоорондоо урьдчилж төлөвлөсөн санаатай харгас алга гэдгийг нь нотлоод 2021 оны 12 сарын 28-ны өглөө шүүхээс хосуудад одоо хуулингийн цаазаар авах ял оноосон. Тэд давж заалтсан ч гэсэн шүүхээс тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээж 2024 оны 1 сарын 31-нд хэрэг гарснаас хойш 3 жилийн дараа Жамбо болон Ээжинжин хоёрыг цаазаар авах ялыг нь гүйцэтгсэн. Өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонссонд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.